Усан дотор устрагч катионыг үүсгэдэг бодисыг хүчилгэнэ. Харин усан дотор гидроксид анионыг үүсгэдэг бодисыг суурь гэдэг. Энэхүү ерөнхий ойлголтыг 1903 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Шведийн эрдэмтэн Аррhenius гаргасан байна. Хүмүүс бидний өдөр тутмын амьдралдаа ашигладаг зарим бодис хит хүчлэг, эсвэл хит суйрлаг байдаг. Хүчлэг бодис нь эсхлэн амттай байдаг бөгөөд хүнсний зорилтоор хэрэглэдэг цагаан цүү буюу цууны хүчил, мөн нимбэг, жүрж гэх мэт цитрусийн хүчилтэй зарим жимснүүд хит хүчлэг шинжтэй байдаг. Суйрлаг бодис нь гашуун амттай бөгөөд бүх төрлийн саван, хувцас зайруулагч, мөн гэр ахуйн цэвэрлэгээний хүчтэй бодисууд хит суйрлаг шинжтэй байдаг. Аррhenius-ийн гаргасан хүчил суурийн онолыг 1932 онд Дайны эрдэмтэн Brønsted илүү дэлгэрүүлж хүчил нь протон донор, харин суурь нь протон акцептор болж байдгийг гарган ирсэн. Хүчил гэж нэрлэж буй усан усмалдах устрөгчийн эерэг цэнэгтэй катион нь цорын ганц электроноо алдсан устрөгчийн атом учраас протон болсон гэсэн үг. Дан протон нь бусад атомуудтай харьцуулахад хэмжээний хувьд маш жижигхэн учраас усан усмалд дангаар орчих боломжгүй бөгөөд усны молекулын сөрөг цэнэгийн илрэлтэд хүчил төрөгчийн атомтай таталцаж гидрониум катион болдог. Усанд дууссан холоорт устрөгчийн хий хэрхэн хүчил болж байгааг дараах урлагийн тэгтгэлээр харцгаая. Холоорт устрөгчийн молекул иончлогдож улмаар эерэг цэнэгтэй устрөгч катион, сөрөг цэнэгтэй хлорид анион үүсгэж байна. Устрөгч катион нь устай нэгдэж гидрониум катион болж байгаа учраас холоорт устрөгч нь протон өгсөн гэдэг утгаараа протон донор, харин ус нь протон хүлээж авсан гэдэг утгаараа протон акцептор гэж тус тус нэрлэгддэг. Холоорт устрөгчийн иончлалын хувь өндөр байдаг учраас үүсгэж буй хүчлийн усамл нь хүчтэй хүчилд тооцогддог. Устрөгч холоорын хүчил, устрөгч бромын хүчил, устрөгч йодын хүчил, мөн азотын хүчил, хүхрийн хүчил, пер холоорын хүчил нь хүчтэй хүчил бол устрөгч фторын хүчил, мөн азотлог хүчил, фосфорын хүчил, титаны хүчил буюу цууны хүчил нь сул хүчлийн тоонд ордог. Одоо бүгдээрээ суйрлаг бодисын тухай хүчтэй суурь болох натрийн гидроксидын усмал мөн сул суурь болох аммиакийн усмалаар төлөвлүүлж үзцгээе. Эхний жишээ бодис болох натрийн гидроксид нь усан усмалд бүрэн иончлогдож устрөгч катион ба гидроксид анионыг үүсгэдэг. Гидроксид анион нь протон акцептор учраас усны молекулыг иончилж өөртөө протоныг буюу устрөгч катионыг авна. Ингэснээр протоно буюу устрөгч катионы алдсан усны молекул нь өөрөө гидроксид анион болж үлдэнэ. Энэ тохиолдолд тухайн усмал хүчтэй суйрлаг шинжтэй болж байгаа юм. Хоёр дахь жишээ бодис болох усанд дууссан аммиакийн хий нь сул суурь гэж тооцогддог. Учир нь усанд дууссан аммиакийн молекулууд бүгд протон акцептор болж чадахгүй бөгөөд зөвхөн тодорхой хувь нь протон акцептор болж чаддаг учраас аммиакийн хий нь сул суурьд тооцогддог. Аммиакийн молекул дахь азотын атом нь гадаад тохроондоо ковалент холбоонд оролцоогүй хосолсон электрон агуулдаг учраас электроноо алдсан устрөгчийн катионд өөрийн нэг электроноо өгч улмаар аммониум катионыг үүсгэж чаддаг. Усны молекул устрөгч катионоо аммиакийн молекулд нэгдүүлсэн учраас өөрөө гидроксид анион болж үлдэнэ. Энэ нь натрийн гидроксидын адилаар суйрлаг шинжтэй усмал үүсгэдэг.